хуульч шууха Ромын эрүүгийн эрх зүйн талаар танилцуулж байна. Ромын эрүүгийн эрх зүйн Ромын нийгэм засаглалын өсөлт өөрчлөлтийг тусган олон зуун жилийн туршид хөгжсөн түүхэн ач холбогдол бүхий цогц тогтолцоо юм. Ромын эрүүгийн эрх зүйн түүхэн хөгжлийг бүгд найрамдах улсын үеэс эзэнт гүрний үе хүртэл хугацаагаар зааглан авч үздэг. Ромын эрүүгийн эрх зүйн чухал их сурвалжуудад 12 хүс нэгтийн хууль, сенатын тогтоол, магистратын эдикт, эзэн хааны зарилгууд, эрх зүйн мэдлэг, туршлагатай номч мэрэгэн хуульчид, жирээцүүд, их сэтгэгч, багш, мэрэгдийн хууль зүйн асуудлаар гаргасан дүгнэлт, зөвлөгөө, тайлбар орно. Шүүх хуралдаан, яллах ба мөрдөн байцаах ажиллагаа, урьдчилсан сонсголт, шүүх хурал, бөмбөглөлийн ажиллагаа, шийдвэр ба шийтгэл гэх тодорхой процесстэй байжээ. Ромын эрүүгийн эрх зүйд гэмт хэргийг нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг, хувь хүн, иргэний эрх, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж ерөнхий хоёр ангилна. Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн гэмт хэрэгт төрийн эсрэг, шашны эсрэг, ёс суртахууны эсрэг, иргэдийн эсрэг гэмт хэрэг хамаарна. Төрийн эсрэг гэмт хэрэгт эх орноосоо гурвах хэрэг, төрийн эсрэг бослох, өмнө самун өдөөх хэрэг, төсвийн хөрөнгө шамшигдуулах хэрэг хамаарна. Шашны эсрэг гэмт хэрэгт бурхныг хараан зүхэх, шүтэн бузарлах, тэнэмэл үзэл ба төөрөгдөлд автах гэмт хэрэг хамаарна. Ёс суртахууны эсрэг гэмт хэрэгт садар самун завхан хэрэг, бие үнэлэх хэрэг, ижил хүйстэнтэй явуулдах хэрэг хамаарна. Иргэдийн эсрэг гэмт хэрэгт аллах, хулгай, эрүүл мэндэд хохирол учруулах хэрэг, хүн хулгайлах орно. Ромын эрүүгийн эрх зүйн тухайн үеийн нийгмийн үнэт зүйл хэм хэмжээг тусгасан өвөрмөц, зарим тохиолдолд хэрцгий шийтгэлтэй байжээ. Ромын эрүүгийн эрх зүйг орчин үеийнхтэй харьцуулбал цаг хугацааны явцад нийгэм гэмт хэрэг шийтгэлийг хэрхэн авч үзсэн байгаагаар ялгаатайж зарим ижил төстэй байдлыг олж харж болно. Харьцуулалтыг эрх зүйн үндэс ба их сурвалж, гэмт хэргийн тодорхойлолт, ангилал, процесс, шийтгэл ба гүйцэтгэл, нийгэм, ёс зүйн асуудлаар хийж болно. Шийтгэл ба процессын хувьд Ромын эрүүгийн эрх зүйд цовдлох, толгойг нь цавчих, зэрлэг араатанд хайж өгөх зэрэг олон нийтийн өмнө ялыг гүйцэтгэдэг байсан бол орчин үед олон улс орн цаазаар авах ялаас татгалзсан ба цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа улс орнууд үхлийн тарилга хийх зэрэг илүү хүмүүнлэг болжээ. Эртний Ромд гэмт хэрэг үйлдсэн язгууртнуудад давуу эрх олгож, арай хөнгөн ял шийтгэл оногдуулдаг байсан нь шударга ёсонд нийцэх үү? Асуултын хариултыг хуульч шуухан Ромын эрүүгийн эрх зүйн нийтлэлээс олж мэдээрэй. Хуульч шуухан Ромын эрүүгийн эрх зүйн талаар танилцууллаа. Танилцуулгыг танан бэлтгэв. Хамтдаа хөгжцгөөе.